та бүхэндээ ороолон зохиолоо үргэлжлүүлэн хүргэж байна. 10 дугаар хэсэг. 16. Орой болов. Джеймс сайн унтаж амарсны дараа би энэ зүгээр болж Карл Ивановичийг өөр дээрээ дуудаж ирүүлнэ үү гэж хүсв. Өвгнийг орж ирмэгц. За яав. Та уншуу гэж асуусанд. Уншлаа эрхмээ. Ойлгохгүй байхын аргагүй эмгэнэлтэй юм байна. Рита авахай хөөрхий зайлуул гэж Карл Иванович хэлээд толгоогоо гунигтай гудайлган. Рита авахай ороолон торлогдсон үхэж, юунаас олж үхэж байгаагаа өөрөө мэдсэн ч хүнд хэлж чадахгүй байжээ. Энэ л түүний хамгийн аимшиг зовлон байж гихтэн. Тэр хүүхнийг өрөвцсний хэрэггүй дээ Карл Иванович. Тэр чинь өөрөө ороолын юм. Тэгээд Жорж Кейг хөнөөж багтнаадамд ирсэн цэнхэр хувцасгоо хүүхэн өчигдрийн бүжиглээд байсан хүүхний царай танил юм шиг санагдсны учрыг би одоо л ойлголоо. Дракула гүнгийн гэр бүлийнхний хөргийн цуванд байсан хөрг дээр ийм царайтай нэг хүн байсан нь мэдээчийн үеийн хийц маяг бүхий захтай цагаан пүүсэ хувцастай залуу Итали хүүхний хөрг. Тэр зах нь үзэсгэлэн түүхний нүүр царайн байдлыг өөр болгож намайг төөрөгдүүлсэн юм байна. Одоо бол би түүнийг Жорж Кей хөнөөсөн гин буруутан гэж бат итгэж байгаагаа давтан хэлье гэж Джеймсийг сэтгэл догдлон хэлэхэд Мистер Джеймс та эндүрч байгаа юм биш үү? Рита авахаа их хонгор сайхан сэтгэлтэй хүн байж шүү. Танд энэ тэмдэглэлийг уншиж өгье. Тийм ч урт биш юм гэж Карл Иванович өгүүлв. За тэгвэл уншно уу? Ритагийн тэмдэглэл. Карл Ивановичийн уншиж эхэлсэн нь. Одоо болтол амьдрал маань амьдрал биш, ид шидийн үлгэр байлаа. Би үлгэрт гардаг үнсгэлжин охин шиг өөрийн хунтайжийг олсон. Миний Карло бол энэ дэлхийн бүх хунтайж нарын дотроос хамгийн цэвэрхэн төрсөн, хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн баян нь. Өндөр уулан дээр байдаг түүний шилтгэн, миний шилтгэн эргэн тойрон цэцэрлэгт нь өн бүрийн цэцэгтэй. Тэр дундаа миний сэтгэлд инхри дотн гал улаан сарны цэцэг бий. Гайхамшигтай тансаг сайхан цэцэг. Би сарны цэцэг дуртай болохоор одоо зөөл үрийн гоёл чимэглэл зөндөө байвч сарны цэцэг урдын адил дээд гоёл минь. Энэ бүхэн Карлогийн ач. Карло минь дэлхийг бүхлээр нь надад худалдан авч билеглэх санаатай байгаа. Миний хайр тонгор Карло. Би чамайг ийм бэлэг өгдөг болохоор ч тэр биш. Зүгээр чамд өөрт чинь халуун хайртай. Түүнийхээ цээжийг түшээд сууж байх шиг жаргал хаа байх вэ? Тэр оройч гэсэн Карло минь миний цонхны дэргэд удаан зогсож бид хоёр хамт сарыг ширтэж байлаа. Түүнийг би сүүлчийн удаагийн жаргал дахиад ийм жаргал олдохгүй гэж даанч нэг бодсонгүй. Чухам юу болох нь энэ вэ? Юу вэ? Би өөрөө ч мэдэхгүй байна. Ямар ч гэсэн би урдынхтайгаа адилгүй болжээ. Шөнө онгорхой цонхоор гүйд дагаад явчихсан. Лучия Франческо хоёр бол шөнө халуун байсан гэж батлан хэлж байна. Тийм биш л дээ. Цонхоор үхэр юм ухаа хүйтэн салхи хүлээхэд би дулаан алчуураар бие ороош нүдэ ансан. Тэгтэл би өрөөндөө ганцаар биш байгааг мэдэрсэн мөртлөө нүдээ нээж чадаагүй. Нэг хүн ойртож ирв. Карло эргэж ирлээ гэж үү? Жигтэй хаачин хэрэг шүү. Миний нүд анаастай мөртлөө цонхны тэндээс орны минь дэргэд нэгэн ноёны эрхийг харав. Карло биш, огт танихгүй эр хүн байна. Хар хилэн хувцастай,
Өндөр нуруутай туранхай хүү юм. Нүдэн гялалцсан хилгэнсэн мэд нимгэн уруула тасч имийжээ. Царай нь аймаар зэвхий цагаан. Хий юм бол энэ хүний дүр төрхөд Карлогийн өвөг дээдсийн удмынхны шинж байх боловч тэдний удмын хүн биш баймаар. Карлогийн удмынхны бүх хөргийг би сайн мэднэ. Тэнд энэ хүний хөрөг байхгүй. Түүний намайг удаан ширтэх тусам улам аимшигтай хүйтэн болж байв. Чи бол миний шилж сонгосон хүн. Би чамд хайртай гэж хэлхийг нь би чихээрээ сонсоогүй, сэтгэл зүрхээрээ мэдрэн айсандаа ухаан алдав. Нарны туяа тусгад сэрвэл бүгд намгүм өрөөнд хүнгүй байв. Ямар хачин зүуд вэ? Хүйт оргих сэрэл одоо ботл хിവэр үлдэж хүзүү минь өвгий чимчгэнэн хорсож байна. Хоёр жижигхэн шархнаас болоод юм. Би яаж байгаад өөрийгөө ингэж хатгачихсан юм бол? Манан шигтгээтэй сүлбээр зүү хурцсан хорцол та. Цайн дээрээ зүүдээ Карлод ярих гэтэл ам ангайхын өмнө хэлж болохгүй гэж тушаахыг тодхон сонсов. Би их сандарлаа. Тэгтэл Карло надаас царай чинь яагаад ийм цонхгөр байна уу гэж асууж шалгав. Бас өрлөг их маань түүнд намайг шөнө яалганах болсон гэж хэллээ. Тэгээд надаас элдэв юм асуун шалгааж санал зөвлөгөө өгч эхлэв. Намайг хүзүүндэг шархныхаа тухай хэлэхэд Карлогийн царай цагаан давуу шиг зэвхий дагаад ирлээ. Энэ юуных вэ? Энэ тийм аюултай юм гэж юу? Карло болон бусад хүмүүс намайг бунхан үзэж явахдаа салхин зохиулсан байх гэж бодож байна. Тэнд нэрээ нилээ чихтэй хүйтэн байсан. Чулуун авсыг түшиж зогссон нь миний буруу болжээ. Чулууны хүүтэн нь миний биед орж нэвч шингэсэн юм шиг байна. Би тэр чулуун авсны эрх мэдэлд орсон юм шиг. Тэр гайтай шөнөөс хойш миний сэтгэл шаналх болж амар жаргалаа алдав. Өдөр нь би даарч, бээрээд, шүн болохоор ялангуяа сартай шүн нэгийг тэсгэлгүй хүсэн хүлээж эхлэх юм. Хэнийг юугаа хүлээдэг байна уу би? Анхны үед би юу хүсэн хүлээгээд байгаагаа өөрөө мэдэхгүй байсан бол одоо түүнийг хүлээж байгаагаа мэднэ. Өнөөх, аймаар, хар, танихгүй хүнийг. Тэр хүн намайг өөрийгөө хүсэн хүлээж бай гэж шаарддаг. Тэгвэл эрэхт нь амар байх юм гин. Тэгээд би ирээсэй гэж хүсэн хүлээж байна. Түүний хэн болохыг мэдэхгүй. Айж үдсэн ядах хэрнээ хүсэн хүлээх юм. Тэр эрхт эзэн мэт орж ирээд намайг тэрэн инхрийлж, чиний хайрын сэтгэл намайг залуужуулж амьдрууллаа гэж шивгэндэг. Нэрээ харвас залуужиж улаан яган хацартай, жас улаан уруултай болсон ч улам жигшмээр муухай санагдана. Орчны юм бүхэн найган дайвалцах шиг болж, эрх үрд нь миний амьсгаа давхцаад юу болж дуустдаг, түүний хэрхэн явж оддгийг мэдэхгүй юм. Бодвол надад нэг өвчин туссан байх. Карло эмч дуудыг гэсэн боловч түүнийг хилэгнэх болов гэж яагаад зүрх хөрөхгүй байна. Хүзүү нэмэн шарх идэх байтугай харин улам ихсэж, эвгүй харагдах болсон учраас бүч тууз, торон сүлжмлэр халахлах хэрэгтэй болох юм. Одоо сарны шинэд шүн харанхуй байдаг болохоор тэр над дээр ирэлгүй хит хонов. Би муужирч унаад сая ухаан орж байгаа юм шиг юу нь үнэн болсон, юу нь хий санагдсныг сайн ялгаж чадахгүй байна. Хэрв тийм хүн үнэхээр байгаа бол тэр намайг хөнөөх, хэрв тийм хүн байхгүй бол би солиорох, ийм аюул тулгараад байгааг тодхон ухаарч байна. Карлод хэлэх хэрэгтэй юм. Хисан болоход тэр маань хот орж ганц хоноод ирнэ гэж яваад ирээгүй байна. Юу болоод тэнд саацсан юм бол доо. Миний сэтгэл тайвширч шарх минь хурдан итгэж байна. Даруйхан хурдхан нэг арга бодох хэрэгтэй. Гэтэл Карло байдгүй. Би өнөөдөр их баяртай байна. Уншлага залбирлын номоо оллоо.
Миний хайртай жижигхэн хар дэвтэр. Ном минь байхгүй бол залбирлыг мартаж орхиод цээжээр уншиж чадахгүй юм. Одоо би хар хийсүг чамаас айхгүй. Франческо орой болгон надад үдшийн залбирал уншиж өгч байхаар амласан. Нэг хар бараан хүн үзэгдээд байх болсон гэж намайг хэлэхэд Энтони Гигений залбирлыг уншвал нэг ч хийсүг ад альбан дэсгүй гэж Франческо батлан хэлж байна. Яасан сайн юм бэ? Карло маань алгал байна. Сар улам аривжиж асар удахгүй тэргэл сартай болно. Сэтгэлийн тав алдагдан бидээ итгэхийг болоод сарны гэрэлд найгалзан жаргах давтагдшгүй хүсэл дахин би сэтгэлийг минь эзэмдэж байна. Мөнгөлөг долгион урсан давлгаалж нисэдл байх шиг санагдаж жигшин зэвүүцэх хүсэн хүлээх сэтгэл зэрэг төрүүлдэг өнөөгч нь хажууд байж байна. Үгүй би сэтгэлээ эзэмдэж байгаа түүнийг дахин ирэхгүй болгоё. Уншлагын ном минь үргэлж миний дэргэд байж байдаг. Биеэ барьж сэтгэлээ чангалвал хий юм үзэгдэхэ болох биз. Франческо шөнө болгон миний дэргэд сууж бид хоёр их ярьж хөөрдөг. Карло эргэж ирлээ. Их турж царай алджээ. Бодвол дотроо нэг сэтгэлийн зовлонтой түүнийгээ надаас нугаад байх шиг. Би яаж зовлон дээр нь зовлон нэмэх вүлээ дээ. Ерөөсөө бүх юм тэгсгээд өнгөрлөө. Карлотай хамт эцгийн найз хэмээх нэг инээдэмтэй өвгөн ирэв. Тэр өвгөн намайг элдвэр асрамжлан тойлж дурлсан Рицер Баатар айтай нахилцсан амлцах юм. Хөгийн өвгөн байна. Өвгөн хүзүүндээ хар осортой 2-3 нийлүүлсэн юм шиг нэг хачин инээдэмтэй тэмдэг зүвх юм. Энэ юу вэ гэж намайг асуухад энэ бол нуус тарины тэмдэг байгаа юм да авах. Муу зүгийн ад сэтгэрийг үлдэн зайлуулах тарины тэмдэг гэж их төв төлөв янзтай өгүүлв. Тэр тэмдэгэ надад өгөөч гэж гуймаар санагдсан боловч хэлж зүрхэлсэнгүй. Надад ийм тэмдэг хийлгэж өгөөч гэж Карлог гуй. Ойрын өдрүүдэд Нюрнбергээс Карлогийн найз ирнэ. Түүнд ойн байшинг бэлтгэж байгаа. Карло тэнд найзыгаа их эрдэм номтой хүн, олонтой нийлэх, ялангуяа эмс хүүхэнтэй нийлэх дургүй гэж ярьж байна. Ойн байшин гэдэгт надад зориулан 2 өрөө бэлтгэсэн гэх боловч би одоо болтолтынд очиж үзэх завдал болоогүй л байна. Одоо бүр очиж болохоо байлаа. Карло эрдэмтэн найздаа төвөг болохгүй байх бүх арга хэмжээ авч байгаа болохоор намайг тийш нь явуулахгүй биз. Өнгөрчээ. Тэргэл сартай үе болж өнөөгч нь ирж миний сүнсийг аваад явлаа. Миний ас дутхад тэр орой Франческогийн толгой өвдөд эрт унтахаар яваад өгсөн юм. Надад эсэргүүцэх тэнхэл байсангүй. Тэр ерөөсөө хийсүг биш, бодит витэй юм байна. Мэдэж байгаа үсттэй, бодит витэй юм аа. Миний цээжин дээрээс дарж хэвтээ цусыг минь, амийг минь аяархан, тун аяархан сорох юм. Хүзүүний шарх дахин томорч хүрээн цайвар болжээ. Би дахиад түүний эрх мэдлээс гарч чадахгүй. Карлогоос өмг түшиг ирж чадахгүй боллоо. Ерөөсөө болцоод харахгүйгээ инхрийш таалхыг минь тэр тац хоригдсан. Аймаар их чөтөгч юм. Хурим хийн гэж санахын хэрэггүй гэж тэр хэлж байна. Цаашаа юу болдог? Эцэст юу болж дуустдаг бол? Мөн аимшигтай яа. Энэ аимшигт явдал өрчин боллоо. Бид цэцэрлэг сууж байснаа түүний ойртож ирснийг би зөв совингороо мэдэрч өрөөндөө яаран оров. Үлгэртэж байгаад Франческагийн өрөөний үдийг төгчхээ мартчихжээ. Түүнийг тэр даруй орж ирээд миний хүзүүнд уруулаа наахад би яолгонсон ч юм уу яасан юм бэ? Франческо миний өрөөнд ороод ирлээ. Түүн рүү Франческийн ухсхын очиж мөрнөөс нь зуурн ноцхыг би харсан. Ямар аимшигтай тэмцэл болсон гэж санана. Франческо
намайг өмгөөлөн хамгаалах гэж улан гиссэн араатан шиг тулалдан үсэн сэгсэж цамцан нурагдсан боловч ухаан жолоогүй ноцолцсоор. Түүнийг Франческа яаж дийлэх вэ? Аймаар муухай их тэнхээтэй түүнлүгэ Франческийн тийхүү удаан ноцолдод тэлснийг харин ч гайхмаар. Франческийн хүзүүндээ зүүсэн эрхэн дээр сарны гэрэл тусаж хүч тэнхээ нэмсэн юм болов уу гэж бодно. Яагаад вэ гэвэл эрхэн тасарч хөврөн унсан даруй Франческа үхэтхийн унсан. Өнөөгч нь бас алга болсон. Миний дүд харанхуйлж хэр удсныг мэдэхгүй. Намайг Карлогийн гар дээр ухаан ороход Франческа өрөөнд алга байв. Франческийн үснийг надаас нух санаатай байх юм. Инээдэмтэй хэрэгээ. Миний мэдэж байгааг эднэр мэдсэн бол. Карло намайг ойн байшин суу гэж байна. Би зөвшөөрсөн. Тэнд очиж суухад юунес болох вэ? Тэнд миний авралын орон байгаа юм уу? Хэн мэдв? Түүнээс холхон газар очиж хүсэн хүлээхээ болвол тэр намайг мартах юу магад. Карлогийн эрдэмтэн найз нь Карлогийн хэлсэн шиг тийм ч хөгшөнд үнсгэр хүн биш юм. Намайг өөрийн ойн гэрт дуртаяа урьж байна. Би сүйдэн гэхэд бүр мөсөн сүйдэд дуусчээ. Ойн байшинд очиж толгой хорогдно, нуугдно гэж бодсон чинь яасангүй. Тэнгэр минь. Би түүний хичээнд яваад очсон байв. Цус урсан улаанууд нь ямар аттай, ямар баясгалантай гэлэлцэж байсангүй. Ад тэрнэл тэгж инээмсгэлдэг байх. Одоо тэр над дээр намайг хүссэн хүсээгүй, дуудсан дуудаагүй ирдэг болов. Энэ ойн байшин түүний орон гэр юм байна. Миний хамар өрөөнд оргондог аж. Ийм юм байж болно гэж хэний ч толгойд орохгүй дээ. Надад авралын зам байхгүй болжээ. Карло минь баяртай. Хаз жаргал минь баяртай. Амьдрал минь баяртай. Цаг хугацаа хязгааргүй сунжран үргэлжлээд тэр амийг минь баг багаар авч байна. Тансаг идэг амтархан идэх мэт жаргалаа сунгаж би одоо шөнийн аимшигыг үзээ зогсохгүй өдөрч гисэн энлэн зовх боллоо. Бодолтой миний өрөө түүний муухай хөрөг буюу чухамдаа түүний өөрөө байгаа өрөөний хооронд нуу цаалгатай. Тийм хаалга байдгийг бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Тэгээд тэр хизээ дуртай цагтаа орж ирдэг. Миний эзэслэх цаг ойртлоо. Хойноос минь залбираарэ. Хурдхан шиг. Хөөрхий бүсгүй гэж Карл Иванович шивнээд дуугүй болов. Нэг хэсэг чимээгүй байж байтал өрөөнд Гари, доктор Вейс, Ахмад Райт, Дамл Смит нар орж ирлээ. Смитийн царай зэвхий тааж Гари аймаар их сэтгэл дэнсэлсэн байв. Гари зөөлөн сандалд лакетл суугаад "Юу болж байна вэ? Бүү мэд. Булаа юм. Тэр муусан тэнийг юмнууд намайг Америкаас өхөл авчирсан юм орилдож байна. Тэгэхэд би тэр тэнгүүдийн төлөө санаа тавьж байдаг. Миний явуулсан хүнийг дайрч зодсон байна. Гайгүй. Та нарыг залхаана. Малууд өөдгүй амтд" гэж түргэн дууграв. "Тайвшир Гари. Юу болсныг бидэнд аятайхан яриад аль" гэж Джеймсийг хэлэхэд Гари дахин баахан хараал урсгаад навчийн янжуур гарган тамхилж "Смит юу болсныг яриад өг" гэж арай тайван өгүүлэхэд Смитий ярьсан нь
Өнөө өглөө Миллер бит хоёр ажиллаар хот орж хэрэгтэй юмаа худалдан авч шуудангаас бичих загтал аваад Миллер морь тэргээр гэдэргээ уцаж би мороор газрын эзэн Бэгийн очисон юм. Түүний худалдах гэж байгаа морийг мистер Гарри авах гэсэн юм. Бэг гэртээ байхгүй болохоор би Миллерийн хойноос яаран явлаа. Миллерийн тэргийг тосгоны гудамжинд онхолтуулж хаяад идэж уушны зүйл илгээлтэй хайрцгийг эвдлэн тоос шороотой хутгаж Миллер өөрөө нүүр ам нь цус нөж болчихсон байшингийн хан түшин зогсож байхыг хараад миний гайхсан зэвүүцснийг яана. Эргэн тойрон улансан догширсон олон амьтан орилж хашгиран нудраг зангидан саргуналдаж байна. Би тэр даруй туслахаар ухсгийлээ. Цугласан олон намайг хараад бүр галзууран ганирлаа. Өнөөх буруу намын бузар гулай Америк нохой чинь энэ байна. Энэ нохой л өөрийн эзэн шуламсын төрөлтөнтэй хамт бидний толгой дээр үхэл авчирсан. Үүнийг алий гэж шашгиралдан бүгдээрээ намайг дайрлаа. Төрүүчийн хэдийг нь ташуураар оруулгасан тэд ухарсан. Гар буу гаргаж ирээд хэн байрнаас хөдөлснийг чинь дор нь ална. Та нарын тэнгэр сахиусны нэр барьж андгаалъя гэсэнд хулчгар юмнууд улам ухарлаа. За одоо та нарт юу хэрэгтэй ярьж бай. Чухам юу олоод та нар хэлэгнэн дургуутсаж байна уу? Манай ноёныг энд ирсэн цагаас хойш танай тосгон хөвчин цэцэглэж та нар баяжиж байгаа биш үү? Манай ноёны та нарт туслах нь багтсан гэж үү? Ядуу зүдүү өвчин зовлонтой улсыг дэмжин тэтгэдэггүй гэж үү? Алив яриад бай гэсэнд нэг буурал толгойтой өвгөн тариачин урагшаа гарч ирээд тэр тийм ээ эрхмээ. Таны хэлдэг үнэн. Танай ноёныг ирснээс хойш бид гачигдах, дутагдах гэж юу байдгийг мэдхээ байсан. Харин өнгөрсөн 3 сарын дотор манай энд ноднигийн бүтэн жилийнхээс олон хүн үхэж хүрэгдлээ. Бүгдээрээ залуу зандан улс. Өнөөдөр эв ирүүл байсан хүн маргааш нь үхчихдэг, урд үзэгдээгүй нэг өвчин гарлаа. За тэгээ танаа ноёныг далайн тэртээс өвчин тахал авчирлаа гэж манай нутгийнхан бодож байна. Танай тэнд тэнгэр бурхан шүтдэггүй хүмүүс нь адис сүртдэггүй гэж дуулсан гэв. Та нар юу хэлнэ вэ эрхэм ноёдоо? Бид чинь та нартай л адилхан Христосын шашинтан. Та нартай л адилхан их дагинд мөрөгдөг. Үхэх бол эзэн тэнгэрийн дотоосон хувь тавилан шүү дээ гэсэнд жаахан номхорч хоорондоо шивгэнэлдэж маргалдаж эхэллээ. Би юмыг яаж мэдхүүгээд тэр хооронд Миллерийг мориндоо мортуулв. Тэгтэл үс гизэн сэгсэж хувц хундар нь урагдаж салбайсан авгаа гүйж ирээд өмгөөлн туслаараа буянтан минь охиныг минь хар тэрэн дараад алчглаа. Би өөрийн нүдээр харсан хилэн хувцастай тэр тэрэн хүүхдийн минь дээрээс дарж аваад намайг хармагцаа шууд шилтгэний зүг зогтсон. Би бариад авах гэсэн чинь намайг яасныг харж байна уу гэж удаг холбоогүй юм хашгичин цорхиртол уйлж хараал зүхэл тавьж эхэллээ. Цугласан олныг над руу дахин дайрахт нь би ам мэнд дээрээ зүхтэд залсан дээр гэж шийдлээ. Миний аз болоход тогос мороор унаж явсан юм. Морь маань төрүүчийн улсыг дайрч унгаад Миллер бит хоёрыг авч замд орлоо. Биднийг яаж гүйцэхэр дээ? Ингээд бид эсэн минь ирлээ. Хашааны хаалга түгжээтэй байгаа. Одоо яавал таарах вэ? Гэхдээ Гарри дахин дүрсгэж. Намайг энэ дөхөл авчирсан гэлээ гинэ. Тосгоныг нь газартай тэгшлэн. Одоо даруйхан хурандаад хэлж нэг суман цэрэг явуулна уу гэж гуй. Бүх зардлыг би даана. Гэхдээ Смит явах гэсэнд Джеймс зогсоож. Бай зарай. Смит, Гарри та нар миний үгийг нарийн давал бидний үгийг сонс. Смитийг би зоригтой үнэн сайн ажилтан гэж үздэг. Тийм болохоор дэрэгдэн ярьж болно биз. Маш чухал зүйл шүү. Тосгоныхан өөмөн бужигсан нь өнгөцгөн бодоход зэрлэг бүдүүлэх хэрэг шиг санагдавч биднийг гай гамшигын шалтгаан гэж үзэж байгаа нь зарим талаар тэдний зөв юм гэсэнд яалаа гинэ. Бид үхэл авчирсан болж байна уу гэж Гарри нүдэ бүлтийлхэн асуухад үгүй л дээ. Бид үхэл авчираагүй. Харин үхлийг суллаж энэ нутгийнхан руу тавьчихсан гэхүү дээ гэж Джеймс хэлв. Гарри энэ хүн хэдий солиорсон юм бол гэж асуусан янзтай докторийн өдөөс харахад цаатах нь
Джеймс солиороогүй. Эв эрүүл байгаа. Үүнийг чи одоо үнэмшиж мэднэ гэжээ. Джеймс нөгөөдүүлийнхаа өмнөөс бүх ажигласан зүйл, эрэл судалгаа, эцсийн дүгнэлтээ Гарри, Смит нарт ярьж эхлэв. Агнуурын байшинд Райти үтсэн хий үзэгдэл, доктор Вейсийн зүүдэн өвчтэй гэж сансан Жорж Кей тохиолдсон явдал, багт наадам, нуур дээрх наадамд үзэгдсэн цэнхэр хувцастай гоо хүүхний тухай ярив. Карлогийн загтал, багшийн тэмдэглэл, Ритагийн тэмдэглэлээ суг хэргийг тодруулахад хэрэгтэй зүйлсийг эргэж дурсав. Залуу тайш Рено, цэргийн дарга Визе, бас эцэст нь Жорж Кейгийн насан эцэлсэн байдлын талаар нарийн ширийн зүйлийг жишин харьцуулав. Эцэст нь Джеймс ороолон устгах санаатай шинэ бунханд орсноо. Тэр орлого нь бүтлгүй болж бүр мөсөн хөгөөчөж дууснаа ярив. Гарийн анхандаа өөрийг нь мэхлэн төрөгдүүлж байна гэж бодоод эстгэхгүй инээмсэглэж байснаа цааш сонсох тусмаа царайнд барайж духныхаа хөлсийг арчиж байлаа. Джеймсийг ярьж дуусахад Гарри босон харайж тасалгаан дотор хідэнтэй түргэн холхиод "Энэ чинь юу гэх чинь вэ? Бүү мэд. 1001 шөнийн үлгэрээс авсан үлгэр шиг. За ер нь найз нар минь. Та нарын ярианд үнний хувь байж болох юм. Манай Шерлок Холмс манд тугай" гэд Джеймсийн зүг харж инээмсэглэв. Гарри үргэлжлүүлэн "Энд болж байгаа онцлог шиг жигтэй хайчин хэрэг явдлыг би өөрөө ч нэг биш удаа эргцүүлэн бодож үзсэн. Эв эрүүл байсан олон хүн гів гинэгт өхөж зүүд зөнч юм уу хий үзэгдлийн тухай элдв яриад дуулдаж цэнхэр уцтай гоо хүүхэн хайцныг мэдэхгүй алга болсон гэх мэт. Үүний дээр миний өөрийн адал явдал нэмэрлээд. Гарийн зүуд. Нэг талаар чухам юу вэ гэдгийг би өөрөө сайн мэдэхгүй болохоор нөгөө талаар та нарын доолж нээлтгэхээс айгаад би одоо болтол та нарт юу ч хараагүй юм. Одоо ярих хэрэгтэй болж байна. Энэ бүр Агнуурын байшинд байхад болсон явдал. Аль шөнө нь байна да мартчихэ. Би унтахаар хэвтлээ. Миний унтлахын өрөө гудамд 3 дахь нь. Бусад унтлахын өрөөнөөс арай том. Тэгтээ цэцэрлэг тийш харсан нэг цонхтойг та нар мэднэ. Цэцэрлэгийн тэр хэсэгт голдбор, монос өтгөн ургасан, цэцэглэж байгаа мөчрөн цонхоор шургах шахаад байдаг байсан. Миний нойр хүрдгүй. Хөдлөхгүй чимээгүй хэвтэж үзлээ. Докторийн зөвлснөөр 100 хүртэл тоолж үзлээ. Шилтгэнийг төвхнүүлэх тухай бодох гэж оролдлоо. Ердөө тус улдгүй. Нойр минь хулжаад өгчээ. Дэр минь тэсгийн аргагүй халуун юм шиг, өвс чигсэн хатуу гудас өдөн дэвсгэр шиг зөөлөн санагдаад энэ бол миний тэсэж чаддгүй юмны нэг. Би шүн дөлөөр усаж сэрүүцэх юм уу гэж байтал 1000 шувуу жигүүрээ дэвх мэт их сайхан сэрүү оргиод ирлээ. Өрөөнд дотор ямар нэг дөрүүд дүүрч сэтгэлийн дотор тийм ихийн аргагүй битүүлэх хүсэл төрлөө. Дөрүүд анхандаа сайн мэдэгдэхгүй балархай байснаа баг багаар нүдэнд үзэгдэх бодит битэй болоод ирлээ. Гоо үзэсгэлэн хүүхнүүдийн дүр байсныг та нар таамаглаж байгаа биз? Харин шинэ хүүхнүүд биш, өөрөөр хэлбэл орчин үеийн эмэгтэйчүүд биш байсан. Гөлгөр зөөлөн арьсан халуун бүсийн наран түлэгцсэн юм уу гэмээр хүрэл бараан өнгөтэй. Өтгөн хар үсээ огшоож хэдэн зуун жижиг салаа болгож шүлдсэн олонх нь үсэндээ халуун орны шувуудын хурц тод үд хатгсан байлаа. Хувцсны оронд ташаага эрвсэн арьсаар халгалсан, зарим нь алтан бүснээс өөр хувцсгүй. Олон дүр толтой шагаавар тоглоомын доторх шил шиг давхарлаж солонгорч байв. Агаарч аржигнан шүрчигнэх чимээ дүүрэн. Тэр чимээ авайн үнтэй торгон бүсийн шүрчигнэх юм уу, тагтааны зөөлөн далавчны дэргэлцэх чимээг санагдуулаад. Миний урд өмнө үл мэдэх анхлын үнэр толгойг минь эргүүлж, санчигны судас луг хийж, сүнс минь биеэсээ салаад явах шиг болсон. Сахиус олж биднийг сэхэн амьдруулж, дээд эзэн маань бол гэж гайхамшиг сайхан хоолойтой хүүхэн аяархан өгүүлж байв. Би тэсгэлгүй босон хараагаа сэржгсэн. Харанхуй байлаа. Хамаг суцсаар халуун цус гүйж зүрх минь алах нүдж байгаа юм шиг цохилж байна. Хөшиг ярьж
цонхон ойлголоо. Саран гийгүүлж голт бор монсын үнээр ханхилах боловч дотор муухай болмоор эвгүй. Би зүудэндээ үтснээ нүдээр үзэж, жигүүрийн дэрвэнэх чимээг сонсож, гоо үзэсгэлэн түүхнүүдийг олж гаргасан гэж хүсхийн ихээр хүсв. Нэмэр болсонгүй. Бүгд завхран арилжээ. Би өглөө болтол унтаж чадаагүй. Би энэ адал явдлаа зүүд гэж нэрлээд хуучин Токай дарсны нөлөө болов гэж бодсон. Би өөрийн дуртай ундаанаа уухыг эрс татгалзах болсныг минь санаж байна уу? Одоо та нарын олонгч нь надтай адилхан зүүд зүүдэлж, өөрөөр хэлбэл зүүд гэхэд зүүд биш. Илүү бодтой өний юм үзэж харсан болохоор тэр маань яг зүүд биш байжээ. Дараагийнх нь ч бас зүүд биш байжээ гэж батлан хэлэх байна гэсэнд. Яалаа гинэ? Чи дахиад тийм зүүд зүүдэлсэн юм уу гэж Джеймс уулга алдан асуув. Тийм ээ. Дахиад 2 удаа зүүдэлсэн. Одоо та нарт бүгдийг нь ярий гэж Гари хэлээд тамхи хэд сорсны дараа үргэлжлүүлэн. Дараагийн удаа бас л агнуурын байшинд юмсан. Аль шүнийг бас мартаж орхижээ. Залуу тажрыныг дөнгөж оршуулад байсансан. Би унтлахынхаа өрөөнд орж ирээд Сабог явуулав. Унтмааргүй байлаа. Бараа өшгийг ярьж, цонх онгойлгоход түрүүчийн дурсгал шүнийг шиг саруулхан байлаа. Монос голтвор урдын адил хүчтэй анхилж үнэр нь энэ удаа надад их тааламжтай сайхан байлаа. Цонхны дэрэгдэх зөөлөн сандалд суув. Цэцэглэж байгаа мөчөр онгорхой цонх руу сэрвийгээд салхи өчүүхэн төдий сэрвэнэхэд чичигнэн цэцгийн цагаан дэлбээ над дээр шал дээр унана. Би цэцгийн дэлбээний унахыг өөрийн мэдлгүй харцсан. Гэрэлтэй шал дээр мөчийн сүүдэр эрвэнэн ирээн зураг үүсгэж цэцгийн цагаан дэлбээ тэр зургийг улам ирээн болгон хоорондоо ойрцоор цагаан тол бүүсгэнэ. Байц энэ юу вэ? Цэцгийн цагаан дэлбээ гэсэн маань дэлбээ биш, симхи цагаан плат боллоо. Энгийн даруухан хийцтэй плат. Тэр платны дээд талд өтгөн сайхан алтан шар гэзэгтэй үлэмжийн их уйтгар гуниг шингээсэн ёроолгүй юм шиг гүн цэнхэр нүдтэй толгой байж байна. Царай нь зэвхий цагаан, бүр тунгалаг гэмээр. Ёстой нэг герман хүүхний хэв шинж дүр. Би хий үзэгдлийг үргээчихвээ гэж агаад хөдлөхгүй сув. Хийсүг айсан байдалтай аяархан ойртож ирээд миний дээрээс тонгойн. Урт цагаан хуруутай булбраа жижигхэн гараараа миний хүзүүгээр тэврэв. Нэгэн агшны дараа бид хоёрын уруул нийлж амттайхан озолцлоо. Энэхэн хоронд миний таних болсон жигүүрийн дэрвэнэх чимээ дуулдахдаа түрүү чихээс огцон ширүүн байв. Тэр чимээ миний герман хүүхэн бид хоёрын хоорондоор ороод ирэх шиг. Хүүхэн надаас холдон улам цаашилсаар дүүрэн бүдгэрэн алга болж оронд нь нөгөө түрүүчийн зэс улаан өнгийн нүцгэн биес эргэлдэн нахилцсан намалцсан байна. Тэдний бүжиг түрүүчийнхээсээ илүү ширүүн, тачаангүй агаад халж хөлөрсөн биеийн үнэр нь тэсхийн аргагүй. Сахиусыг минь эргүүлэн өгч биднийг сэхэн амьлуулаач гэж дахин инфи ялдамхан өгүүлхэн сонстов. Өглөө намайг зөөлөн сандалд ухаангүй шахан байхад минь Сабо орж ирсэн. Намайг ийм байсан гэж манайханд хэлхийг би хатуу оргилсан юм. Үүнийг би юу гэвэл таарах вэ? Юу гэж тайлбарлах вэ? Оройн би ядахта Токай дарсч уугаагүй юм шүү дээ гээд тамхи дахин хэд сорж үргэлжлүүлэн. Манай багт наадамд ирсэн цэнхэр хувцастай үл таних хүүхний тухай та нар өнөөдөрхөн дурсаж байсан. Тэр удаа би тэр хүүхэнд тоглоомгүй сэтгэл татагдсан үннээ хүлээх байна. Надад хий юм үзэгдсэн гэж та нарыг хэлэхэд би үнэмшээгүй. Бас хүүхний хайц нь мэддэхгүй алга болсон гэж батлахад чинь үнэмшээгүй л дээ. Би тэр хүүхний бодтой байгаа гэж бат итгэж байлаа. Би түүнийг нүдэрээ харж гараараа барьж үтсэн юм чинь. Түүний дээр ягаан манан шигтгээтэй сүлбээр зүүн миний гар дээр үлдсэн. Өөр юу хэрэгтэй вүлээ?
Багт наадмын дараа ёс зүйн дагуу айл амтнаар хичээнгүйлэн орохдоо тэр хүүхнийг л ирж авсан. Итгэмжлэгдсэн 2 еврей гэр мөн ирүүлсэн боловч огт ор мөр сураг танаггүй болцсон байв. Би бүр горь тасрав. Намайг их уур уцаартай болж тийм муухай ааштай болсноо өдөр болгон айл амтнаар орох гэсээр ядарсных гэж тайлбарлаж байсныг санаж байгаа биз. Нэг өдөр би тэр хүүхнийг мартагнаж эхэлсэн гэхүү, дахин уулзахаагүй юм байх гэж бодсон гэхүү, агнуурын байшингаас шилтгэн тийш ганцаараа явган явж байлаа. Ойд зам зуур нэг жижигхэн задгай талбай байдаг. Тийшээ ойртож яваад навчны завсраар цэнхэр плат харагдахад зүрх минь оволцон болиглож би өөрөө ирэхгүй төдөн зогслоо. Ямар ч хэргэлзээ алга. Цэнхэр тэнгэрийн өнгийг шингээж өнг ялгарт туяарсан нөгөө плат нь мөн байна. Мөндөө навчны завсраар улаан ягаан сарнай цэцэг цухалзав. Мөн хүүхэн яаж яваад ойн энэ хэсэгт тэр мөртөө багт наадмын хувцастай хурж ирсэн байна уу гэсэн бодол тэрхэн үед миний толгойд ороогүй. Оллоо гэхээс хөл алдан хөөрч бутны дундуур урагшаа ухсхийв. Одоо би ойн чөлөөнд гарч очино. Одоо би миний хайр тонгор, миний цээшний үе болсон түүнийгээ олж үзнэ. Тэгсэн чинь миний нүүрний хажуугаар нэг юм нисэн өнгөрөх шиг. Жигүр дэрвэлцэх танил чимээ дуулдаж хөлөрсөн биеийн үнээр ангилах боловч нүдэнд харагдах юм алга. Бидний эрхт эзэн гэж мөнгөн хонх жингэнэх мэт дуудуултна. Тэгээд өөр юм байхгүй. Би ойн чөлөөнд зогсож байлаа. Нам гүм нарлаг сайхан өдөр. Ойн цорхон гол дунд өчигдрийн борооноос тогтсон том шалбааг. Тэр шалбаагт хязгааргүй гүн цэнхэр огторгүй талдаж шалбаагны захаар хээрийн улаан намуу цэцэг ургасан байлаа. Би тэгж андуурсандаа өөртөө гомдож жаахан уйлсан шүү. Шавхай намуу цэцгийг миний хайр тонгор гэж андуурдаг чинь нэрээ гомдолтой биш үү? Ингэж яриад Гари дугуй олов. Цаашаа яасан бэ гэж докторыг асуухад цаашаа юу? Энэ тухай чи юу бодож байна вэ гэж Гари өөдөөсөн сөргөөж асуув. Намайг юу бодож байна вэ гэж юу? Чамд зөвхөн хуучин Токай дарс хор болоо зогсдгүй юм байна гэж бодож байна. За, Джейми чи юу бодож байна гэж Гари Джеймс тандан асуусанд цаатхан дуугарсангүй. Хэлээч гэж Гариг дахин шаардахад чамд хариу хэлэхгүй өнгөрөхийг зөвшөөрнө үү? Баримт дэндүү баг, үндэс огт алга. Миний бодож байгаа бол хүн үнэмшмээргүй хачин юм байгаа. Та нар намайг доовлож инээлтэх биз гэж Джеймс хэллээ. Смитийн зүуд. Түрүүчээс хойш дуугаа хураагаад сууж байсан Смит сая л Гари тандан. Би өөрийн зүудийг ярих ёстой юм уу? Эсвэл эрхэм ноёдод сонирн биш байх болов уу? Мэдэхгүй байна. Яах вэ, мистер Гари гэж зүрхшээсэн байдалтай өгүүлэхтэн. Ярилгүй яах вэ? Яр гэж Гари хариулв. Зүуд болсон хойно зүудл байгаа биз. Тэгсэн ч гэсэн зүуд биш шиг санагдах юм гэж Смитийг эхлэхэд бас л сайхан хүүхэн сарнай удвал цэцэг зүудлээ биз гэж доктор Пархитлинэ далдав. Үгүдээ доктороо юуг нь нуух вүлээ? Сарнай цэцэгтэй сайхан хүүхэн зүудэлдэг нас минь өнгөрсөн. Тосгоны бүсгүйчүүд хүртэл намайг шар тэрэн гэдэг юм. Америкта бушуухан буцаж очих юмсан. Тэнд улбар шар өстнийг хүнддэгдэг юм шүү гэж Смит гонигтай хариулв. Хэдийгээр буйртай чухал юм ярьж байсан боловч Смитийн авир ариншин бүгдийн инээдийг хүргэв. За тэгээд эрхэм шар тэрэн та юу зүудлээвдэ хэмээн доктор төлөв төвшин дуугаар асуув. Багт наадмын урд өдөр юмсан. Миний ажил гэж үстэй толгооноос их. Өдөртөө шилтгэний дээд давхраас доод зойронд 100 дахин орох хэрэг гарна. Тэр өдөр өвтлээ ядраад дэрэн дээр толгой тавимагц дорхноо таг унтаад өчөө. Хэр удаан унтсныг мэдэхгүй.
Би зойронд байж байх юм. Би яах гэж энд ирлээ? Үгүй, эн чинь манай шилтгэний зойр биш вэ? Өөр газар юм. Газар дорх шорон байх шиг. Хэн намайг яалаа гэж шоронд хийсэн байх нь гэж бодлоо. Тийм байх ёсгүйсэн. Ямар ч гэсэн би газар дор, бүр гүн газар дор байж байна. Нэг хачин үхэрийн намгүм, нэг хачин үл мэдэгдэх үнэр. Эн чинь манай Мексикийн хөдрийн уурхай байна шүү дээ гэж таниад айц сандрахаа болж явлаа. Манай уурхай ялангуяа доод талынх нь их нарийнхан намхан байдаг. Энд бол их уужуухан байх юм. Модон тулгуур байна уу үгүй юу гэж ханыг нь тэмтэрж үтсэн чинь хурууны үзүүр толитл өнгөлсөн өөгөө гадран мэдэгдэхт нь гайхлаа. Өнгөлт зүлгсэн боржи юм уу гантиг байж таарлаа гэсэн бодол толгойд оров. Гисэн ч цаашаа явлаа. Гудам нь хязгааргүй урт юм. Тэгж байтал хоёр талаар сайн ялгарч мэддэхгүй балархай дүрс үзэгдэж цаашаа явах тусам улам тодорсоор догол хөндийн нүдэд авсан дэм хүний бие байхыг харлаа. Урт хувцастай, урт үстэй гарцаагүй эмэгтэйчүүд байна. Би яарангүй жавтал нэг хаалга байна. Онгойлгоод босгон дээр нь дороо хадуулсан юм шиг зогсов. Юу ч харагддаггүй. Чанх өөдөөс нүд гэлбэм хурц гэрэл тусаад. Эцэст нь асар том хоосон байранд орж ирснээ ялгаж харав. Хан биш, урсан бууж байгаа усан хүрхрээ байх юм. Нэг газраас цахилгаан гэрэл гэхэд цахилгаан гэрэл биш, нарны гэрэл гэхэд нарны гэрэл биш, хурц гэрэл тусаж байна. Чанх урд маань хаан ширээ ч юм уу, өргөл тахлын ширээ ч юм уу, нэг том алтан ширээ байж байна. Тэртээ холоос ч юм уу, энэ үхэнд тал талаас ч юм шиг Эрдэнэсийн сан эр ухаж малт бос гэж хэлэх дуулдаж байна. Энэ дуу гаднаас дуулдаагүй миний өөрийн толгойд хангинаад байгааг би сая ойлголоо. Би дахиад манай шилтгэний зойронд байж байна. Алинд нь байгааг мэдтгүү. Нэг хананд нь гэрэл анивэлцэж байна. Энд би. Миний гарт төмөр царил байж байх юм. Царил далайгаа зохих гэсэн чинь би сэрчглээ. Миллер миний дэргэд зогсоод гараас минь дугтчин. Босоорой, очиж мистер Гаритай уулз. Хөвөнгийн тариалангаас нь яаралтай бичиг иржээ гэж байна. Өрөөг минь нарны хурц гэрэл гээгүүлж миний нүд гэлбэж байлаа. Тэр зүуд бүтэн 7 хоног миний толгойноос гарч өгдөггүй. Ирээд бай малт гэсэн. Дээд тэнгэрээс ааж өгсөн хувь өрөөл минь байвал яах вэ? Энэ эртний шилтгэнд нууж далталсан зойр байж яагаад ис болох вэ? Ирээд бай малт гэсэн шүү дээ гэж бодно. Мистер Гари та намайг өршөөгөөрэй. Би тэсэж чадалгүй зойрноос юм ирж малтаж үтсэн. Тэр байтугай бунханд малтаж үтсэн. Юу ч байгаагүй гэж Смит санаа алдав. Тэгээд яасан бэ гэж докторыг асуухад. Тэгээд яагаачгүй бүгд хуурмаг байжээ гэв. Бүгдээр дуугүй боллоо. За энэ тухай та бүхэн юу гэж бодож байна вэ хэмээн Джеймсийг асуухад. Джейми минь зүүд болгоныг хэлэлцэн гэдэг чинь баршгүй ажил байна. Хиний юу гэж зүүдлэхийг алийг тэр гэхвүлээ. Унтахаасаа өмнө идэх нь ихтэй зүүдэлж гарах нь тэр гэж доктор цөхрөв. Өнгөрсөн нэм гаргийн орой би Сибирь банш нилээд сайн зохиж аваад унтсан чинь шүнжин өнөөх баншнууд чинь намайг тойрон бүжиглэж нисэлтээд байсан. Амаа ангааж өмхөөд авах гэтэл алга болчихсон байх нь тэр. Харахад дахиад хамрын өмнөр бүжиглэж эргэлдээд л. Эвийг нь олж байгаад өмхөөд авах гэтэл хоосон. Бүр үүлээ үдсэн шүү. Өглөө нэм уух хэрэгтэй болсон гэж доктор Вэс үннээсээ ярив. Бүгд инээмсэглэж ганц Джеймс л гоних гутрахыг мэддэггүй докторийн зүг цөхөрсөн байдалтай гар сэгсрэн зангав. Тэмцээ. Эн чин бүжиглэх айл хэсгээс илүү сонин сайхан санагдж байна гэж Гари хэлв. Юуны өмнө Смит та энтхийн тосгоны ламтай уулзаж маргааш түрүүн захиалсан өнөөдрийн мөргөлийг хийлгэж өгнө гэж гуйхтун.
Аль болох үс ёс төртэй хийгээрэй. Бид бүгдээрээ сүмд очино. Дараа нь цайлна. Ламтан, тосгоны ахлагч, эмчийг, тосгондоо хүндтэй өөр 5-6 хүний хамт өргөтөн. Өнөөдрийн өмнөнийг согтуу залуусын дэггүй зан гэж үзээд уужим сэтгэлээр өршөөн хэлтрүүлж байна гэсэн маягаар учир таниулаарай. Сүм, сургууль, эмнэлэгт өргөн барих буйны юм ахиухан бэлтгэрэй. Түүнийг би цайлгын дараа нутгийн эрх баригчдад өгнө. Мөн үүнтэй нэг зэрэг тосгоныхныг дайлж цайлах юм явуулаарай. Ийм баяр хийж байгааг миний төрсөн өдөр гэх юм уу, эсвэл шинэ одон авсны баяр гэж хэлж болох юм. Ингэснээр орилоо улсын амыг төр зур таглаж, тэр хооронд бид өөрснөө энэ хавьд оргонож шүглсэн муу зүгийн юмнуудтай үзэлцье. Ингээд нэгдүгээрт та нар шинэ бунханд орж үзээд авс олоогүй гэж ярьж байна. Тэр бол зүүн хэрэг. 2 авсыг миний тушаалаар авсан юм гэж гайри яриад төрөвчөө гаргаж дотроос нь жижигхэн ягаан загтал гаргаж ирв. Тэр загтлаас лавандын өнөр эсвэртлээч гэсэн эмэгтэй хүний загтал болох нь андшгүй. Гайрын уншсан нь. Рицер Баатар бүр зүрхний амар хүүхнээ эдлэхийн өмнө Баатар гавьяа байгуулах буюу хүүхнийхээ юу хүсснийг биелүүлж тэгснээр нэр нүр олдог билээ. Дракула гүнгийн удмын Фредрик Мария нарын авсыг хөшөөний доорх бунханаас удмынхны нийтийн бунханд өнөө шөнийн дотор шилжүүлэн аваачих нь зүйтэй. Маш нууц. Нуур дээр тосгоны баяр болоход шанган өгнө. Таних тэмдэг, цэнхэр плат, улаан сарнай, гарын үсэг, ягаан манан шигтгэт сүлбээр зүв. Та бүхэндээ Ороолон романы 10 дугаар хэсгийг толилууллаа. Та бүхэнд манай сууг таалагдсан бол бас хүү бидэнтэй үргэлж хамт байж энэ мэд гайхалтай зохиолуудыг дандаа сонсохыг хүсвэл лайк, шеэр, бас subscribe хийгээрэй. Баярлалаа. Dreams we had now fading fast, moments slipping, can't hold back. Heartbeats echo times we passed, futures hazy, love won't last. I just know that we won't last. I just know that we won't last. I just know